Яахлаар энэ хууль санаачлагч номын чимэг гишүүн рүү дагалдаа зөндөө олон гишүүд байгаа шүү дээ. Ямар их мөнгөтэй, ямар их зохион байгуулалтаа яас их дайрцгаад дээ. Сүүлдээ бүр хараа мэдэгдэл гаргацсан. Энэ JTA Казахстан компани захирал Алексей Сергеев гэж нөхөр. Тэр KTG Corporation Ким Юн Хон энэ гэдэг бүр улаан цайм гар үсэг зураад Монгол улсын ерөнхийлөгчөө, Монгол улсын их хурлын дарга тамхины зах зээлийг хууль бус 8-нд бүү алдаарай. Гэхдээ даварж байгаа юм шүү. Монгол улсын хууль тогтоох дээд байгууллага улсын их хурл өөрсдөө ондогдсон эрхийнхээ хүрээнд хойч үе тамхинаас хамгаалъя, тамхинаас авдаг татвараа нэмэгдүүлье, тамхиталтыг багасгая, жил болгон уушгины хор тавдараар өгдөг энэ олон зуун өхлийг багасгая гэж ингээл хууль санаачлаад хилцээд явахаар анхаарлын тэмдэг тавьж гаад гадаадынхан гар үсгээ зураад ерөнхийлөгч их хурл руу ингэж бичиг өгдөг энэ дэмдэж байгаа биш үү? Би бол энэ зохион байгууллагууд нь харж байгаа байх гэж бодож байна. Энэ дагж байгаа Монголын энэ тамхины худалдаа үйлдвэрлэгч компаниуд ч гэсэн бизнес хийж болно. Энэ эрх зүйн орчинд нийцүүлээд ажиллаа л та. Хууль тогтоомжийг дагаж мөрдөө тэр татвар хураамжаа төлөөд явал та. Сэтгэл чи өвддөггүй юм уу? Энэ тамхинд орж байгаа залуучууд, угч шиг хөхөөд явж байгаа хүүхдүүд эднийг хараа сэтгэл санаа чи өвддөггүй юм уу? Уушгины авдраар жилүүр ингэж нас орж байгаа хүмүүсийг хараа санаа чинь зовдггүй юм уу? Хэрэглээг нь устгах алга болгохгүй хин ч яриаггүй. Монгол төр учраас зохицуулалтаа болёо. Зохицуулалтаа сайжруулъя. Авах ёстой татвараа авъя. Энийг зохих юмдаа зарцуулъя гэд ингээл хууль санаачлаад явж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээл хоёр тал болоод нэг тал нь нэг юм утаа тамхиг дэмжлээ барьлаа. Нөгөө тал нь электрон тамхиг дэмжлээ барьлаа гэж хэлсэн нь яг шаардлага болоо гараад ирсэн чи бүгдээрээ гар үсэг зураад үг дуу нөттэй нэгтээ үсрээ гараад ирж байгаа юм. Ямар их мөнгөтэй, ямар их PR-тай юм бэ? Гэхдээ энийг зөв юм зарцуулалтаа. Энэ номын чимэг гэд хүн рүү дайраад яах юм тэгээд? Энэ санаачилсан хүмүүс рүү дайраад яах юм? Тэгж хэлмээр байна энэ даварцсан нөхдүүдэд. Харин би энэ ажлын хэсгийн ахлагч болон номын чимэг гишүүдээс яг адилхан нэг асуултыг асуух гэсэн. Одоо ингээд бид нар эцсийн хилцүүлгийг хийж байна. Энэ чуулганы хугацаанд батлах талаар энэ улсын хурлын тамгын газар ямар байр суурьтай, улсын хурлын дарга маань ямар байр суурьтай байгаа юм болоо. Одоо ингээ хойшлохын тоолонгоор гүтгэлэг, дайралт, элдв нөлөөлөл, улсын хурлын гишүүд болон бусад газрууд нөлөөлөл энэ бол гарах байх л да. За бид бол одоо нэг зүйлийг хэлэхэд энэ хэрвээ энэ удаагийн чуулганаар амжихгүй бол энэ хууль дээр ямар нэг байдлаар эргэлзэлгүй хойч ирээд өгөх өмнө худалдагдaltaгүй энэ хуулийг бол бид нар батлаад явах ёстой шүү. Энийг бол харин улсын хурлын гишүүдэд хэлчихье. За тэгээ хоёр гишүүнээс асуултанд хариулт авъя. За ажлын хэсгийн ахлагч Чин бүрэн хариулъя. За алтан гэрэл гишүүнд хариулъя. Тэгэхээр мэдээж тамхи бол сонголт мэт харагдж байгаа боловч энэ бол одоо үр дагавар зөвхөн татсан хүндээ хортой биш. Гэр бүл, үр хүүхэд, тийм ээ, нийгэмд өөр ямар их хор нөлөөтэй. За дээрэс нь энэ бол одоо та бүхэн хэлж байна. Олон өвчний одоо шалтгаан болж байгаа. За энэ талаар одоо бид зөндөө олон ярьсан учраас одоо энийг давтаж яриад явах. Гол нь Монгол хүний одоо Монгол хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудал учраас бид одоо энэ хуулийг хурдан батлах нь өөрөө их чухал байна. Хяналтанд ороогүй байгаа зүйлүүдийг хяндаг болох хуультай болгох нь чухлаа. Тийм учраас мэдээж одоо энэ хууль бол бүгдийг зохицуулж чадахгүй ч гэсэн түрүүн бүрдэж дараагаас хэллээ. Ямар ч байсан гэсэн өөр хүүхдүүдэд өсвөр үеийнхнээ бид одоо энэ амт үнэрт хуурдагдаж энэ тамхиг одоо татуулдаг байх никотины хамааралтай болох асуудлаас бол сэргийлж чадах нь чухал байна. Түрүүн хэллээ л дээ тэр богч ажиллаа дотор нь толгой эргээд ам хил бадаарсан гэж. Энэ никотины хэмжээ хэтэрсний шинж. Ерөөсөө эмч хүний хувьд хэлэхэд бол никотины хэмжээ хитерхэд ерөөсөө хүнд илэрдэг шинж тэмдэг бол ерөөсөө л одоо дотор мохоо оргинд бөөлц хүрнэ. Тэгэл одоо зүрхний цохил түргэсэн гэх мэтлэн. За хуулийг бол бид одоо миний бие одоо ажлын хэсгийг 5 сарын 8-наас ахалж эхлээд бид одоо чадлаараа ямар ч байсан одоо бүхэл одоо хурлуудыг алгасахгүй 7 хоног алгасахгүй л одоо энэ хаврын чуулгандаа баталгаар зорж одоо ажиллалаа. За ингээд одоо эцсийн хилцүүлгийг ямар ч өнөөдөр одоо хийх юм боломж гарсан бас одоо их бахархалтай баяртай байгаа. Зүгээр одоо батлагдчих хэмжээнд бол одоогоор бол одоо боломжгүй байна гэдгийг бол нэлээд олон удаа бас хэлсэн. Эцсийн
одоо хууль баталсан эцсийн одоо алхахыг зохих нь одоо хууль зөрчил байна гэдэг ийм зүйлийг хэлсэн. За яг хөө гэхдээ бид бас нэг том юмд баярлах хэрэгтэй. Юу гэхээр бид энэ экспорт импорт юуны саяхан одоо онцгой албан татврын асуудлыг ярьж чадлаа шүү дээ. Ингээд онцгой албан татврыг баталснараа бид одоо 7 сарын 22-наас хэрэгжих одоо утаад тамхи ялангуяа утаад тамхинд болон халаадын тамхи дээр татваргүй болох байсан энэ нөхцөл байдлаас улсын их хурлын гишүүд нь гаргаж өгч чадсан явдал бол их чухал алхам болж байгаа. За бидний одоо энд оруулж байгаа төсөл бол одоо 7 сарын 27 оны 1 сарын 1-ээс хэрэгжих учраас намар батлаад бид одоо цааш нь одоо хэрэгжүүлээд явах энэ боломжууд бас байгаа. Тийм учраас бас одоо бүх зүйлийг алдчихлаа гэж бити бодоорой. Харин бид бас нэлээд тийм чамбаа ажиллахыг зорилоо, алдаагүй байхыг хүслээ. За дээрэс нь бас одоо хамгийн гол бол энэ хуулийн гол үжил санаа бол өсөр үеийнхнээ никотинд одоо хамааралтай болохоос сэргийлсэн өнөр амтыг хорьсон явдал бол энэ одоо хуулийн ялангуяа одоо хууль санаачлагчийн одоо гол үжил санааг одоо агуулж чадсанаар бол одоо их чухал байна гэж харж байна.